My name is Yana. I work as country director. Намайг Яна гэдэг. Би Монголд 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Caritas Czech Republic олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажилладаг. Манай байгууллага хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл буюу SBRIM төсөл юм. Бид анх төслөө 2019 оноос эхлэн бичиж эхэлсэн. Монголын нутгаар эргэн тойронд хуванцар, хуванцрын хаягдал байсан нь энэ төслийг бичих гол шалтгаан нь болж гисэн. Шударгаар хэлэхэд Монгол улсын нэг хүнд ноогдох хуванцар хог хаягдлын хэмжээ бусад Азийн орнуудтай харьцуулахад маш өндөр. Бид төслийн саналуудыг Экосум, Монголын тогтвортой хөгжлийн гүүр, Монголын байгаль орчин аюулгүй байдлын төв зэрэг орон нутгийн болон олон улсын байгууллагуудтай хамтран боловсруулсан. Төслийнхөө сүүлийн 4 дахь жилдээр явж байгаа. Бидний анзаарснаар 4 жилийн хугацаанд иргэдийн сэтгэлгээ болон Монгол улсын засгийн газар хотын захиргааны хандлагад ихээхэн өөрчлөлт гарсан. Энэ нь аймаг сумуудад ч гэсэн ажиглагдаж байгаа. Хог хаягдал, за ялангуяа хуванцар хог хаягдлыг харах өнцөг өөрчлөгдсөн гэж хэлж болно. Бидэнд хэрэгжүүлж амжаагүй олон үйл ажиллагаа үлдээд байгаа ч шинээр боловсруулах хуванцар бүтээгдэхүүний стандартыг батлах ажил сүүлийн шатанд ороод байна. Бид үүнд мэдээж их баяртай байгаа. Тус стандартыг батлагдах юм бол ил хуванцар хог хаягдлын тоо хэмжээг болон хогийн цэгт шууд хаягдах хуванцрын хаягдлын тоо хэмжээг багасгана. Үүнийг дагаад хуванцар хаягдлууд Улаанбаатар болон орон нутагт байрлах дахин боловсруулах төвүүдэд түгээгдэх боломжтой болно. Гурван сөөхийг сонгож аваад тэгээд тэнцэнэ яг давхар ангиллуулдаг болёо. Иргэдийг мэдлэг мэдээлэлтэй болгоё. Бас сөөхт нь бас сөөхийн ажлуудыг сургагч багшаар сургая гэдэг юм жижиг тийм загвар төсөл хэрэгжүүлсэн байгаа. Төслийн зүгээс болохоор бид нар давхар хог хаягдал англи ялгадаг хогны савыг тарааж өгсөн. Тэг холбогдох бус сургалтуудыг бид нар сургалтанд хамруулсан. Тэгээд ингэснээр хогийн савуудаа хүлээлгэж өгөөд тодорхой хугацаа заагаад сөөхүүд маань өөрсдөө чадчихад мэдлэгээ авцгаа одоо яагаад хогоо ангилах хэрэгтэй дээ. Давхар гэж яг юу хэлээд байгаа. Давхар маань тэгээд ингээд цаашаа хаашаа очтээ. Тэгээд давхараа тушааснаар одоо сөөхд нь бас ямар ашигтай юм гэдэг. Тэр талын мэдээлэлтэй болоод өөрсдөө бас ингээд туршлагын хугацаанд хэрэгжүүлж эхэлсэн. Бид нар болохоор тэр загвар хороогоо болохоор Баянзүрхийн 15 дугаар хороо гэж хэлсэн. Сонгой хайрхны 9 дугаар хороо, дан гэр хорооллын одоо тийм бүс нутаг байгаа та. Дан гэр хорооллын хороо байгаа. Налах дүүргийн бас 5 дугаар хороо гэд. Налах дүүрэг нь болохоор алслагдсан. Тэгээ гэр хороол бас орон сууц хоёр хоссон нэг тийм хороо байгаа. Тийм 3 хороонд яг юм ижил загвараар туршилт хийж үтсэн. Тэгээд одоо нэг жил хагас 2 жилийн дараа гэхэд мандаа төсөл яг нэг тийм одоо сайн туршлага бол бий болсон. Тэр нь болохоор Баянзүрхийн 15 дугаар хороо бөгөөд бидний хэлж зарсан 3 өндөр бүхэн өргөний хавцаа одоо тийм сөөх байгаа. Энэ сөөх маань одоо оршин суугчид нь бүгдээрээ хогоо ангилдаг болсон. Доор орцсынхаа яг үүдэндээ болохоор нөгөө англи ялгадаг хогийн савуудаа байршуулсан. Тэгээд доошоо эргэтэн доошоо буухдаа давхруу доошоо доороо лифтнийхаа хажуудаа гэрээсээ гарч хатад тушаачна. Тэгээд энэ сөөх маань өөрөөсөө одоо юм дадал туршлагатай болчихгоотаа тухайн хорооныхоо бус сөөхтөө бас сайн туршлагаасаа хуваалцаад бас хэд хэдэн сайн сөөхөд тухайн хорооны сөөхөд бас ангилдаг болж байгаа. Бас одоо өөрөөсөө иргэдтэй тулж ажиллаад оршин суугчдад тулж ажиллаад юм сайн дадлаг туршлагатай болж байгаа. Сургуулиуд маань бас айгүй хөөрхөн одоо дотроо давхар английн ялгадаг болсон байна. Тэгээ бус сурагчдаа мэдээлэл хүргээд өөрсдөө сайн дураараа тийм олон нийтийн мэдлэгийг дэвшлүүлэх арга хэмжээний зохион байгуулалт болсон байгаа. 84 дэх сургууль бас Уудан Монгол сургууль гэдэг 2 сургууль байгаа. Манай төслийн одоо мэдээж хамгийн том зорилттой бүлэг бол хуванцар дахин боловсруулалтыг үйлдвэрүүд байгаа. Үйлдвэрүүд чигээс үйл ажиллагаанууд бол нэлээд хэд үйл ажиллагаанд төлөвлөсөн байгаа. Тэнцээс яг оцолж дуртах 2 үйл ажиллагааг бол төслийн хүрээнд бид нар 2 удаа туршлага судлах аялал зохион байгуулсан байгаа. Нэг нь болохоор яг үйлдвэрлэлийн ажилчдад зориулсан 21 хоногийн тийм ажлын байран дээрх туршлага судлах аялал гэдэг аялал зохион байгуулсан. Тэр нь болохоор Чех улс руу яг тэр үйлдвэрийн төлөөллүүд маань ажилчид маань очиж хэд үйлдвэрүүд дээр очиод туршлага судалсан байгаа. Манай 2 дахь туршлага судлах аялал болохоор Герман улсад өнгөрсөн 6 сард Герман улсын Эссен хотод бид нар зохион байгуулсан байгаа. Тэрэнд болохоор манай үйлдвэрүүд болохоор яг тийм AMI Plastics Expo гэдэг том юуны хуванцрын дахин боловсруулсан хуванцрын тийм үзэсгэлэн зохион байгуулагдсан юм байна. Тэгээ тэр үзэсгэлэнд болохоор манайхан хамрагдаад өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдээ яг одоо нэг станд аваад тэнцэнэ өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийнхаа дээжийг үзүүлээд
одоо олон улсын төвшөнтэй тийм чи Германд өндөр хөгжилтэй орноос хүмүүс оролцсон байлаа. Тэр нь болохоор өөрсдийнхөө одоо Монголын хунцар дахин боловсруулах салбар одоо иймэрхүү төвшөнд явж байна. Иймэрхүү бүтээгдэхүүнүүд гаргаж байна гэд мэдээлэл солилцох боломж гарсан. За хамгийн эхлээд манай байгууллага бол ялангуяа энэ хунцар хаягдлыг одоо дахин боловсруулах чиглэлээр хунцар хаягдлын дахин боловсруулахад одоо дэмжлэг үзүүлэх чиглэлээр хог хаягдлын хууль, эргэцсэн орчин, дагалдан гарсан одоо журам дөрмүүдэд энэ хог хаягдлыг ялангуяа хунцар хаягдлыг одоо цуглуулах, дахин боловсруулах чиглэлээр одоо ямар заалтууд орсон. Энэ ямар саад бэрхшээл байгаа. Энийг яаж бууруулах чиглэлээр одоо бид нар тодорхой хэмжээний эргэцсэн орчин судалгаа хийгээд за энийхээ хүрээнд бид нар одоо олон нийтэд одоо уралдаан шалгаруулалт зарлаад хуулийн ферм мөн одоо энэ хог хаягдлын чиглэлээр шилдэг мэргэжлийн байгууллагын дэнд одоо юм уралдаан шалгаруулалт хийгээд одоо энэ хог хаягдлын орчныг сайжруулах чиглэлээр судалгааны ажил нэлээд хэд ажлыг хийлгэлээ. За үүнтэй холбогдуулаад бид нар бас одоо нэлээд олон төрлийн байгууллагууд яам за нийслэлийн зохицын ажлын алба дүүрэг хороодын төвшөнд бид нэр эргэцсэн орчны чиглэлээр одоо ярилцлагаар нүүлээ. Мөн одоо анхан шатны нэгжүүдээр ажиллаж байгаа улсуудын хувьд эргэцсэн орчинд юу дутагдж байгаа, юу болохгүй байгаа энэ төр ярилцлага хийгээд тэдний саналыг оруулаад ерөнхийдөө судалгааныхаа тайландаа оруулаад цаашгаа одоо яг энэ хуулийн ферм цаашгаа энэ хог хаягдлын хуулийг сайжруулах ажлын хэсэгт бид нар материалууд өгöd байна. Одоогийн байдлаар байгаль орчин аяж уурчдын яам дээр бол одоо энэ эргэцсэн орчныг сайжруулах ажлын хэсэг маань ажиллаж цаашгаа одоо байнгын хороо их хурлаар одоо оруулахаар төвшөнд одоо материалаа бүрдүүлээд явж байна. Энэ хунцар хаягдлын цуглуулах ажил бол одоо их хүндрэл бэрхшээлтэй явж ирсэн юм байна лээ. Зөвхөн нэг 17 20-д одоо хувийн хвшлийн байгууллагууд энэ одоо хунцар хаягдлыг цуглуулах асар их өндөр зардлаар цуглуулж ирсэн. Энэ нь одоо цаадах үйлдвэрүүд дээр түүхэд байхгүй болчих дээр энэ үйл ажиллагаанд тасалдаад юм явж ирсэн. Энэ чиглэлээр одоо ямар дэмжлэг үзүүлэх үү? Чиглэлээр бид нар манай хамтран ажиллагч байгууллагууд маань энэ цуглуулах схемийг одоо загварчил гаргаад ирсэн байгаа. Энийг нь одоо бид нар хэрэгжүүлэх боломжийг одоо судлуулсан санхүү эдийн засгийн их сургуулиудын одоо судлаач багш нарын дэмжлэгтэйгээр бид нар ажлыг хийсэн байгаа. За энэ ажлынхаа одоо ерөнхийдөө эцсийн шатыг үзчихээр. За намайг үлзий бэлэг гэдэг Монголын доктортой үйлчлэнгүй өөр төрлийн бас байгууллагыг үүсгэн байгуулсан. За тэгээд энэ Монгол улстай хунцар хог хаягдлын дахин боловсруулалтын доктортой байдлыг хангах төслийн нэг хэрэгжүүлэгч байгаа. За манай төрийн бас ямар ажил хийдэг вэ гэхээр олон нийтийг хог хаягдлаа их усүр дээр нь бууруулах, ангилан ялгах. За энэ дадал хандлагыг өөрчлөх энэ сургалт сурчлагыг хийдэг байгууллага байгаамаа. Тэгэхээр бид нар 2000 онд одоо энэ ажлыг анх авч эхлэхэд бол нийтдээ 30 байгууллагын 40 гаруй сургалтыг хийх. За дээрэс нь 1700 хүнд хийх. За бие даасан үзэсгэлэнг одоо нэг 10-аад удаа зохион байгуулах ийм одоо зорилготой ийм төсөвтэй ийм байж байгаа. Бид нар одоо өнөөдрийн төслийн хэмжээнд өнөөдрийн одоо хэмжээнд бол нийтдээ нэг 28 одоо үзэсгэлэнд оролцсон байна. 4 удаагийн бие даасан үзэсгэлэнг зохион байгуулсан байна. За 4500 орчим хүнд одоо сургалт одоо ороод нийтдээ 200 гаруй мянган хүнд бол мэдээлэл сурчлагыг хүргэсэн байна. За нийтдээ 110 байгууллагт одоо сургалт орсон байна. За тэгээд хажуугаар нь бид нар бол иргэний нийгмийн байгууллагуудыг идэвхжүүлэх, чадваржуулах энэ ажлыг бас хийсэн байна. Тэгэхээр бид нар одоо энэ төсөл дуусах хугацаанд бас юу цаана нь үлдэх вэ, юу цаана нь доктортой үргэлжлэх вэ гэдэг асуудал дээр нэлээд анхаарлаа төвлөрсөн. Учираас өөрсдийн одоо сургалт сурчлагаанаас гадна цаашдаа энэ хог хаягдлыг бууруулах, за сургалтаа одоо хийгээд явах, за бие даасан ийм байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудыг идэвхжүүлэх ажил дээр нэлээд төвлөрч ажилласан байна. Миний нэрийг Бацул гэдэг. Би байгаль орчныг тэргүүлэх аудитор болон уг төслийн хүрээнд хог хаягдлын менежментийн сургагч багшаар бэлтгэгдэж төгссөн. За сонгон хайрхан дүүрэгт болохоор жишг гудамжинд нийтдээ 46 ай сонгож аваад төслийн зүгээс англи ялгалтын сав, за дээр нь нөлөөлийн сургалтуудыг бид нар зохион байгуулсан.
За тэгээд жижиг төслүүд хэрэгжүүлээд явж байгаа болохоор иргэдийн зүгээс болохоор төсөл гэхлээр их өөрнүүдээр хараад за юу өгөх юм бэ? Юу тараах юм бэ гэдэг бидний нөгөө нэг гол зорилгыг маань болохоор бас хүлээж авахтаа жоохон тааруу байсан. Ягаад гэвэл энэ нөгөө хог англиг ялгах одоо хөрөөлөн боо орчны бохирдлын эрсдлүүдийн маш нэг чухал асуудал байгаа. Тэгэд өнөөдөр нөгөө нэг иргэдээ арт иргэд маань нийгмийн бохимдол одоо юу гэдэг юм баа амжиргааны асуудлаасаа болоод өнөөдөр хог хаягдл гэдэг асуудлыг хамгийн хойдолд нь хамгийн арт тавьчаад байгаа байхгүй. За бас тэгээд төрийн байгууллагууд болон зарим байгууллагуудын төлөвлөгөөнд бол мэдээж хэрэг хог хаягдлын асуудал бол хамгийн хойдолд төлөвлөгөөний хамгийн арын хэсэгт тавигдсан маань маш ер нь харамсалтай санагдаж байсан. За тэгээд Монголд маань өнөөдөр арт иргэд маань өнөөдөр нөлөөллийн ажил хэрэгтэй байна уу гэвэл хэрэгтэй байна. Нөлөөллийн ажлыг бүр нийт массын хэмжээнд зохион байгуулалтаар хиймээр байна. Тэгэхгүй бол өнөөдөр төслийн хідэн ажилтнууд болон иргэний нийгмийн байгууллагууд дангаараа яваад ерөөсөө үр дүнд хүрч чадахгүй төсөл хэрэгжүүлж байгаа нөлөөллийн ажил хийж байгаа тухайн цаг хугацаанд болохоор иргэд аж ахуйн нэгж байгууллага маань маш идэвхтэй сайн байчаад бид нарыг яваад гэсний дараа сарын дараа ч юм уу 7 хоногийн дараа очиод ажлынхаа үр дүнг харахад бүгд тэр ажлыг зогсоожсон хийгээгүй мартчихжээ гэсэн хандлагаар байсан нь бас харамсалтай санагдсан. Энэ төр үйлдвэрүүдээр явж очиж үтсэг нь бол маш өгөөчтэй байсан. Энэ Монгол улсад бас шууд копи пест хийчихэр юмнууд бол их байгаад байгаа байхгүй. Дээрээс нь манад бол бас огт байхгүй юм бол биш. Манай жижиг дунд үйлдвэрүүд бүгдөө бас өөрсдийнхээ цуглуулах хаягдлуудыг өөрсдөө татаж аваад тэрийгэ дахин боловсруулад явж байгаа. Тэнд болохоор нэгдсэн системээр төртөөгөө хамтарсан үйл ажиллагаанууд бүх юм маш уялдаатай байдаг учраас хамтарч ажиллах болон яаж инновац сайжруулах үйлдэлүүдийг хийх үү тэдний нь бол бүгд нээлттэй их сургуулиуд нь хамтдаа ажиллаж байна. Энэ цэвэр усны агааржуулалтын бохирын хоолой үйлдвэрлэл манайх одоо цэвэр усны хоолой үйлдвэрлэж байгаа. Дээрэс нь агааржуулалтын хоолой, бохирын хоолойныг оруулж ирэх гэдэг. Тэр нь нөгөөхөр хог хаягдлын одоо энэ бор хар өөр бусад өнгийн хаягдлуудыг дотор нь одоо бага хэмжээгээр дүүргэж бодис төрлөөр бас давхар ашиглах тийм экструдер гэж ярьдаг юм л да. Тоног төхөөрөмж оруулж ирэх гээд одоо компани маань төсөл хөтөлбөрт ороод энэ шийдэгдэх шатандаа явж байгаа. Шин гэхээсээ илүү одоо компани үйл ажиллагаагаа тэлэх хог хаягдлыг илүү өргөн далаацтай цуглуулах ийм юуруу орчирч байгаа гэсэн үг. За манайх бол Монголын эргийн болиулын холбоо гэх төрийн бас байгууллага байгаа. За манайх төрийн бас байгууллага дээрээ сайн дурын ажлууд бол 2021 оноос бол хийсэн. За энэ 21 оноос хойш хийхдээ бол ихэвчлэн одоо уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр, хог хаягдлын чиглэлээр залуучуудын нөлөөллийн үйл ажиллагааг бол явуулж байгаа. Манайх 2021 онд хамгийн Caritas Czech Republic-аас хүнсний хог хаягдлыг бордоо болох төхөөрөмжийг бол одоо санаачлан зохион бүтээж хийж исэн. Тэгээд тухайн үед хийсэн төхөөрөмжөө одоо 5 дугаар сургуульд бол манай баг хамт олон бол өгсөн байгаа. За өгснөөс хойш бол ерөөхдөө 5 дугаар сургууль маань хариуцж одоо эко клуб нь хариуцж одоо бордоогоо гаргах тал дээр ажиллаж байгаа. За гэхдээ хүмүүс бол нөлөөллийн ажил яг төслийн одоо хэмжээнд болохоор яг нөлөөллийн ажил маш бага хийгдсэн учраас тухайн хүмүүс маань одоо хүнсний хог хаягдлыг болохоор ерөөдөө авиж хийхгүй байгаад байсан. Өөрөө л нэг авиж хийдэг одоо боловч хүмүүс өртөөсөө тэр бүрчлэн санаачлахаар хийхгүйсэн. За тэгээд энэ дээр бол бид нар бол менежмент хэрэгтэй байна гэж бодсон. За тэгээд менежментээ хэрэгжүүлэхэд бол бид нар одоо 2022 оноос эхлэн илүү их менежмент тал руугаа ажиллаж сурагч багш хүүхдүүдийг бол бэлтгэн гаргасан. За сурагч багш хүүхдүүд маань 5 дугаар сургуулийн бас эко клубын маань хүүхдүүд байсан. Тухайн хүүхдүүд маань болохоор цэцэрлэгийн хүүхдүүд одоо өөрсдийнхөө одоо бидрээс одоо сурсан хичээлээ болохоор цэцэрлэгийн хүүхдүүд бол зааж сургаж ирсэн. Наадам дээр одоо 1.5 тонн давхрыг бол буршлахаас сэргийлсэн. За дээрээс нь Доронгой аймаг маань өөрөө давхрын хуванцар дахин боловсруулах жижиг үйлдвэртэй. Мөн цаасны картон цаасны бас үйлдвэртэй байгаа. Одоо эдгээр үйлдвэрүүдтэйгээ бол бид нар бол менежментийн төвшөнд бол хамтран ажиллахаар бол болоод байгаа. За бид нар зүгээр битгий хай гэдэг нэртэй аяны төслийг нь Caritas Czech Republic олон улсын байгууллагын хувьцаа хаягдлыг бууруулах төслийн хүрээнд хамтарч ажилласан байгаа. За энэ төсөл маань ямар төсөл байсан бэ гэхээр бид нар хогийг ч хүчрхийллэх зүгээр битгий хай гэдэг ийм уриатаагаар гаргасан байгаа. Тэгэхээр бид нар нэг асуудлаар нөгөө асуудалд хувь нэмэр оруулъя. Тэгээд энэ чиглэлээр бас
хүмүүст ингээд ойлголт өгье гэдэг чиглэлээр энэ ажлыг эхлүүлсэн. За энэ дээр болохоор бид нар чидийн орон буюу лантун дохио өдрийн бас агуулга. За тэгээд гэлгарууд дахин боловсруулах пластик центр үйлдвэртэйгээ хамтраад энэ ажлыг эхлүүлсэн. За ер нь зорилго нь юу байсан бэ гэхээр бидний өдөр тутмын хэрэглэнээс маш их гардаг энэ зөөлөн төрлийн гэлгаруудыг цуглуулад тэрийг цуглуулсан одоо орлогоороо бид нар одоо нийгмийн эмзэг бүлэг гэж хэлэгддэг гэр хорооллын орчинд бид нар хүүхдийн тоглоомын талбай хийж өгөх гэж ингэж зорьсон байгаа. Тэгээд тухайн үедээ бол бид нар маш олон аж ахуйн нэгжүүдээс, хувь хүмүүсээс гэлгаруутнуудыг цуглуулж аваад за тэр цуглуулсан одоо гэлгаруутаа үйлдвэртээ одоо тушаагаад тэгээд орлогоор нь бид нар бол тухайн үедээ яг энэ хүүхдийн тоглоомын талбайг хийх юм ажлыг эхлүүлсэн. Тэгээ энэ дээр маань болохоор манай Caritas Czech Republic хамгийн анх удаа бид нарыг маш гоёор дэмжиж ингэж оролцсон байгаа. За манайх бол ерөнхийдөө нөгөө нэг өнгө нэм гэдэг нэртэй. Тэгээд бид нар болохоор яагаад ийм нэр өгсөн бэ гэхээр хог хаягдал маань өөрөө ганцхан хар өнгөтэй, ганцхан хар өнгийн утанд ордог. Тэгээ ер нь дандаа нэг юм хар бараа юмыг байнга дагуулдаг байсан болохоор бид нар тухайн үедээ нөгөө хогийг юм өнгөөр ангилж алгаад тэгээд өнгийн утнуудаас гаргаад ийм ажлуудыг хийж эхэлсэн л дээ. Би Баянзүрх дүүргийн 15 дахь хороо Алтан бараа сөөхийн гүйцэтгэх захирлаар 4 дахь жилдээ ажиллаж байна. За манай сөөх дээр Caritas Republic Czech хог хаягдлыг ялхан дахин боловсруулах төсөл хэрэгжээд одоо 3 дахь жилдээ ороо явж байна. За манай сөөхийн хувьд болохоор нийт 132 өрхтөө. За 132 өрх бол одоо өдөр тутмынхаа хуунцар, цаас, лааз, шилээ ангилаад одоо 3-4 жил ингээд үргэлжлээд энэ төсөл маань манай сөөхтөр маш амжилттай хэрэгжиж явж байна. За тэгээд одоо ямар ч хэлсэн манай сөөх дээр энэ төсөл орж ирснээрээ оршин суугчид бид дор бүрээ ухамсарлаад одоо өөрсдийнхөө чадах чинээгээр өдөр тутам одоо хог хаягдлаа ангилаад за үүнд манай байрны жижигрүүд бас маш их үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд оршин суугчид маань бас өөрсдөө маш их сэтгэл гаргаж ажилласаар ирлээ. Тэгээд би бусад сөөхтөө ингээд бусад сөөх болон оршин суугчдад одоо бүгдээрээ хог хаягдлаа ангилъя. Яагаад гэвэл энэ манай улсын хувьд бол маш их тулгымцсан асуудлын нэг болоод байна. Тэгэхээр одоо бүгдээрээ хог хаягдлаа ангилъя. Энэ дэлхийн улс орноо хог хаягдалгүй цэвэр орчин. За дээр нь дахин боловсруулах боломжтой бүх бүтээгдэхүүнээ ангилъя гэж уриалмаар байна. Манайх гэр бүлээрээ өндөг дугуй хэрэглээд байгаль орчиндөө ээлтэй байхыг зориод ингээд аялаад явж байгаа хугацаанд 2020 онд анх Caritas Czech Republic болон Монголын доктортой хөгжлийн үр төрийн бас байгууллагыг олж мэдээд тэдний сургалтуудыг авч ирсэн. Тэгээд одоогор бол манай дунд охины санаачилсан дахиулын нэртэй аян одоо сургууль Баянзүрх дүүргийн 5 сургууль дээр өрнөд явж байна. Энэ аян анх яаж эхэлсэн бэ гэхээр би нөгөө Caritas Czech Republic-ийн сургагч багшийн сургалтанд хамрагдаад тэгээ гэртээ болон гэртээ хог ангилах тэгээ хог хаягдлыг давхар нөөц болгох болгон тушаах энэ ажлыг гэртээ бүр аягүй төвтэй хийж эхэлсэн. Өөрийнхөө өөрчлөлт гаргаад тэгээ тэрний хажуугаар бас манайх гэр бүлэрээ дуутай гэр бүлийн контентууд тэгээ цахимд болон телевизийн нэвтрүүлэг энэ төр бэлтгэдэг тим гэр бүл учраас яг энэ хүмүүсийн оюун санаанд хог хаягдлыг хэрхэн ангилах вэ гэдэг тэр юуг суулгах ажлыг бас давхар хийгээ явжсэн. Тэгээд бас дээрэс нь Caritas Czech Republic-ийн захиалгаар нэг 4 ширхэг анимашн хийж нөө сургалтын анимашн ахгүй тэр нь тэгээд хүүхдүүдэд зориулсан юм контент бэлтгэх ажил хийсэн. Энийг хийх замдаа болохоор мэдээж хүүхдүүдтэйгээ ярилцсан хүүхдүүдэд хүрэх гэж байгаа юм учраас тэгээ хүүхдүүдтэй үзүүлэн шалгуулна тэд нар ч хамгийн том дарга нь учраас тэгээ хүлээж авах хүмүүс нь учраас тэгээд ингээ явж авах хооронд хүүхдүүдэд маань яа ингээ хог ангилах хэрэгтэй байна гэсэн эмзэглэл төрсэн юм шиг байгаа. Тэгээд манай дунд охиныг ангийнхаа ариун цэврийг хариуцсан нэг юм группэд ахлагч болж танилагдаад гэх юм уу да. Тэгээд яг энэ үедээ ээж би анги дээр хог ангилмаар байна надад хэлэм тэгдэг их чинь эсмэн анги учраас ихчтэйгээ хамт ангилчгаа. Тэгэх юм бол ядаж арай их давхар гарнаа. Гэтэ давхар их гарлаа ч гэсэн та нар ингээ хүргэж өгөх асуудал гарах учраас болж өгвөл энийг ингээд том сургуулийнхаа хэмжээнд хийчмээр ах юм гэдэг тэгсэн чинь манай охин багштай очиж хэлээд ингээ сургуулийнхаа хэмжээнд хийя гэд бүр ингээд
санаачлаад өөрөө ингээ аюу итгэвтэй тэгээ багш нас дэмжиж ингээ явсан юмсан. Тэгэнгუთ бид нар за тэгвэл бид нарын зүгээс хэрвээ сургуулийнхаа хэмжээнд ангилчих юм бол нөгөө холбоо ярьсан Caritas-ийн сургалтанд суух үедээ холбогдсон байсан төрийн бас байгууллагууд болон давхар нөөц авдаг дахин боловсруулах үйлдвэрүүдтэйгээ ингээ холбоод өгч болох юм байна гэд бодсон байхгүй юу. Тэгээд явж исэн чинь сүүлдээ энэ аян маань ингээ сургуульд аяараа болоо сургууль нь маш гоё дэмжээ сургуулийн удирдлагууд нь дэмжиж хүлээж байгаа. Тэгэнгუთ бид нар бас энэ аянаар чинь ингээ нэвтрүүлэг бэлтгэчихье гэд тэгээ бас Caritas-ийн хамтаага болон доктортой хөгжлийн гүртэйгээ ярилцаад доктортой хөгжлийн гүрээс багш нарт нь сургалт ороод манай хүүхдүүд өөрсдөө сурагчдаа сургалт ороод ингээд их гоё итгэвтэй өрнсөн боловч хүүхдүүд одоо нөгөө төдийлэн хог аяглаа хэмжлэх дадал ингээд хүлээж авахгүй гэрт нас тийм дадал байхгүй учраас гээд энэ багш нараас ингээд тогтмол шахахгүй болохгүй байсан учраас энийг ингээд одоо ингээд шат дараатай бүр ингээд аян болгож өрнүүлье гэд сургууль дээр нь эхлээд ингээ хүүхдүүдийн дунд уралдаан зарлах ингээл баг багаар ингээл таталжуулах өдөр алга ингээл сануулах тэгээд дээрэс нь багш нараас ингээд эрүүл мэндийн хичээл болон биологи байгалийн ухааны багш нар нь байгалийн ухааны хичээлүүдээрээ дамжуулаад тог аяглан ангилахын ач тус англиад юу болдгийг ингээл таниулах зүйлс хийгдэлсэн. Энэ хооронд хоёр охин маань бас ингээд судалгаа хийгээд дахин боловсруулах үйлдвэр болон хог аяглаа ангилдаг байгууллага ч юм уу тэгээ хог аяглаа очдог цэгтэй уламжлалтын хогийн цэг дээр хүртэл очиж танилцаад ингээд явсан. Тэгээд манай охтууд бүр ингээд энэ аяныг бүр ингээд том болгох шаардлагатай юм байна гэд айгу ихтгэл үнэмшилтэй болсон. Тэгээд энэ дээр нь болохоор миний зүгээс болохоор нөгөө сургалт авсан учраас маш олон юм холбоотой. Тэгээд дээрэс нь холбогдох мэдээллүүд маш их цугларсан байсан болохоор тэгээд дээрэс нь доктортой хөгжлийн гүр төрийн бас байгууллага маань мэдээлэл сургалтуудаар бүрэн хангаж өгч байсан учраас өөр том хэмжээнд аяны хэмжээнд өрнөд ингээд явсан. Монгол улсад хуванцар хог аядлын дахин боловсруулалтын доктортой байдлага хангах төсөл 2020 оны 5 сарын 1-ээс 2024 оны 12 сарын 31-ний хүртэл Улаанбаатар хот Булган аймгийн Хишиг өндөр суманд хэрэгжүүлж байна. За төслийн үр дүнгээс дурдвал Булган аймгийн Хишиг өндөр суманд хог аядлыг зохицуулах төв байгуулагдсан юм. За ингэснээр сумын иргэд хогоо ангилж ангилсан хогоо анхан шатны боловсруулалт хийх боломжтой болсон билээ. Мөнгө төслийн томоохон үр дүн болж 2024 оны 4-р сард Монгол Улсын хуванцрын салбарт хуванцар дахин боловсруулалт болон хуванцрын эрүүл аюулгүй байдалтай холбогдох 15200 алыг харьцан 2024 MNS ISO 16869-г харьцан 2024 үндэсний стандартуудыг батлуулж салбарын үйлдвэрүүд шууд авч хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Цаашаа төслийн хүрээнд иргэд болон хуванцар дахин боловсруулах байгууллагуудыг холбосон хуванцар хаягдлаа таних, давхар авах байршил харах зэрэг ухаалаг үйлчилгээ бүхий аппликейшнийг хэрэглээр нэвтрүүлэхээр ажиллаж байна.